зүгээр гадаадын амжилттай энтерпренеуруудын түүхийг сонсохдоо биш. Яг өөртөө адилхан Монгол залуучууд өнөөдөр зүгээр нэг санааг аваад тэрийг өнөөдөр амжилттай гарааны бизнес болгох тийм ээ. Тэрэн дээрээ өөрийнхөө амжилттай ирээдүг үүсгэж чадсныг сонсох бол яхахгүй илүү их урам зориг олгодог, эрч хүч олгодог. Тэгээ боломжийг нүдэнд нь харуулдаг болов гэж бодсон. Тэгээд залуус маань үзснээрээ магадгүй урам зориг тэ дээрэс нь мэдлэг, дээрэс нь цаг хугацаа, тодорхой хэмжээний санхүүгийн эрсдлээс өөрийгөө яаж сэргийлэх вэ боломжуудыг ер нь бизнес хийж байгаа залуучуудтай уулзах нь өөр тэрэн цаанаасаа бидэрт маш их олон энерги өгч дараагийн дугаарыг хийх илүү их сэтлүүдийг төрүүлж байсан. Тэгээ мэдээж бизнесийг яаж ямар ч нэг төгрөгчгүйгээр эхлүүлж болох вэ гэдэг зүйлийг би ерөөхдөө өөрөө нэвтрүүлгээсээ ч гэсэн сурч авсан. Нэвтрүүлэг хийх явцад мэдээж биднэрт тулгарч ирсэн асуудлууд байсан. За тэгээд асуудлуудыг бол мэдээж дор дор нь бид нар засаад явсан байгаа. Миний амьдарч байгаа нийгэм, миний оролцож байгаа цаг үе, миний хүрээнлэн орчинд дотор ингээд амжилтын үзүүлэлт бизнес хийж байгаа залуучуудаас туршлага судална гэдэг бидний хувьд аягүй том боломж. Тэгээ нөгөө талдаа бидний үзэж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн сургамж юм болов уу гэж бодож байна. Тэгээд цаг заваа зарцуулаад ингээд дуртай хамтарч ажиллаа явж байгаа шалтгаан маань энэ нэвтрүүлэг ямар нэгэн хүнд хэрэг болоод хин нэгэн юугаач хийхээ мэдэхгүй байгаагаас эхлүүлээд дөнгөж хийгээд явж байгаа анхны асуудалтайгаа тулгараад явж байгаа бизнес хийхээр зорж байгаа залуучуудад урам өгдөг нь надад их таалагддаг. Ийшээ орсон шалтгаан нь болохоор нэвтрүүлэг хийж үзмээр санагдсан. Дээрээс нь бас зураглаач хийж үзэх хүсдэг байсан. Тэгээ ерөөхдөө эхний нэг хэдийн савлж маасан тэр чинь би шүү дээ. Тиймэрхүү бас одоо бол гайгүй нэлээд чадвар суугаад туршлагатай болсон явж байна. Бидний санаа гарч байгаа. Өсрөөл нэг 20 гаруй хүнийг олох болов гэсэн. Тэгээд яхааргүй хийх тусам ямар их мундаг олон төрлийн бизнесийг эрхэлж явж байгаа. Хүний сэтгэж чадаагүй юмыг сэтгэж чадсан, хүний хийж чадаагүй юмыг хийж амжуулсан, ажилсаг, хөдөлмөрлөл маш ихээр хөдөлмөрлөдөг ихийг хүссэн бусдад ихэнх тохиолдолд бусдад нэг юм уу хоёр аргаар ингээд тусалчих юмсан амьдралын сайжруулах юмсан гэсэн ямар их монгол залуучууд байдаг гэдгийг нь бол харагдаж байна. Манай хөтлөгч эдгээр одоо энэ ОК энэ ялгаагүй мундаг энтерпренеур залуучууд тэдэртээ ингээд гар бариад хүн болгон тэдний боломжийг судлаад туршлагыг судална гэдэг бол боломжгүй маш их цаг хугацааны зүйл. Энийг нэвтрүүлэг болгоод видео байдлаар туршлагыг нь таны өмнө аваачин гэдэг бол бидний хувьд аюул том. Та нарын өмнө нээж байгаа боломж болоод бидний өөрсдөө урамшуулдаг, мотивацжуулдаг аюул том ажил. Өмнө хүний үүсгэсэн жимийг хараад алдааг нь сурна гэдэг аюул том боломж л гэж энэ нэвтрүүлгүүд харж байгаа. Гарын 50 залуучууд маань үнэхээр хөгжий, дэвший. За дээр нь мэдээж ирээдүйн тэр бум төгрөгөөр үнэлэгдэх гарааны бизнес эрхлэгчд байсан гэж найдаж байна. Ингээд нэвтрүүлгийн туршид бол ийм л зүйл өрнөж байлаа. Оюутнуудад, залуучуудад бас заримдаа тааралцсан ах эгч нар хүртэл та нэвтрүүлгийг үздэгэ гэд хэлэхэд их гоё байдаг. Тэгээд бидний хүргэж байгаа одоо бизнесүүдийн түүх хин нэгэнд хэрэг болоод сэтгэлийн эрч хүч өгөөд найдар өгөөд явж байгаа нь миний хувь хүнийхэн зүгээс хамгийн их дуртай хэсэг нь байгаа. Одоо гарааны бизнес эхлүүлэх гэж байгаа залуучуудад хүрэх зорилготой. Энэ зорилго нь ч гэсэн одоо биелээд үзэгч олонтой болсон гэж найдаж байна. Нэвтрүүлэгт оролцогчдыг санал болгоорой. Мөн хандарч ажиллах байгууллагууд байл холбогдорой гэж хэлье. Жаргалтай байсан ч үүнийг сонс толгоогоос ихсрээд санаа зөнлүүд ахай бидний гарт юу байна гэж амт хөвчөн